Улсын хурлын эрхэм гишүүдээ хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажилтай холбогдуулан ерөнхий сайдаас улсын хурлын гишүүдэд хүргүүлсэн мэдээлэлтэй танилцлаа. Гол том мэдээллүүдийг өгөхийг зорьсон байгаа ч эдгээр том мэдээллийн цаана байгаа бодлогын мэдээллүүд хангалтгүй байна гэж үзлээ. Өмнөх ерөнхий сайдын мэдээллүүдтэй холбоотойгоор ч мөн хэлж байсан санал маань мөн адил дэлгэрэнгүй мэдээлэл өгсөж байсан билээ. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам дээр бодлогын шинжтэй нэлээд ажлууд хийгдэж байгаа гэсэн ойлголттой байгаа бөгөөд том мэдээллүүдээс харахад ч мөн ахицтай үзүүлэлтүүд олон байна. Цаашид улсын хурлын мэдээллийн цагаа ашиглан эдгээр том үзүүлэлтийн цаана байгаа асуудлын талаар анализ дүгнэлттэй мэдээлэлээр хангах нь бодлого тодорхойлогчийн хувьд улсын хурлын зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх. Таатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд улсын хурлын гишүүдийн зүгээс идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлнэ гэж харж байна. Түүнчлэн өмнө дурдж байсанчлан ерөнхий сайд болон салбарын сайдаас асуулт асууж хариулт авсны дараа үг хэлэх боломжийг олгодог бол илүү үр дүнтэй байх болов уу гэсэн саналтай байна. Ингээд ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотойгоор дараах саналыг хэлье. Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт хүний нөөцийн бодлогод анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Жишээ нь ерөнхий сайдын мэдээлэл дурдсанчлан Монгол улсын хөдөлмөр эрхэлдэг 4 хүн тутмын нэг нь буюу 308,700 малчид байна. Гэтэл малчдын ам амжиргаа, амьдралын чанар хангалттай сайн биш, залгамж халаа муутахад хүрч байгааг бид бүгд ярьдаг, мэддэг. Тиймдээ ч шин залуу малчдыг мэдлэгжүүлэх, илүү бизнес суурьтай буюу малын ашиг шимийг бүрэн хүртэх боломжтой болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжихийн тулд бодлогын арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна. Хүн намын мөрийн хөтөлбөрт бид мал аж ахуйн салбарт Монгол өрх үндэсний хөгжлийн загвар аж ахуй хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан ба энэ хүрээнд талуудын оролцоог ханган хөдөө аж ахуйн түүхийн эдийг боловсруулагч, үйлдвэрлэгч, хэрэглэгч, зах зээлтэй тэднийг холбох кластерын платформыг хөгжүүлэх, мөн нийлүүлэлт, үйлдвэрлэл, логистик болон маркетингийн нэгдсэн систем бүхий платформыг үүсгэн байгуулах шаардлагатай гэж үзсэн. Түүнчлэн малчдын орлогын их үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын болон гадаадын зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал амьтны гаралтай түүхий бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн стандартыг хангасан зах зээлийн зарчимд нийцсэн тогтолцоог бүрдүүлэх, бэлчээрийн даацтай уялдуулсан уламжлалт нүүдлийн мал аж ахуй болон хагас эрчимцэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай байгаа билээ. Энэ утгаараа салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадваржуулах, үйлдвэрлэл эрхлэх, менежментийг сайжруулах арга хэмжээ авах нь нэг хэрэгцээтэй байна гэж харж байна. Боловсролын сайдын 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А-дроп 77 дугаар тушаалаар малчин өрхийн гишүүний боловсрол сургалтыг дэмжих арга хэмжээг баталсан. Тус арга хэмжээг 2024-оос 2028 он хүртэл аймагуудад үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ. 2025 онд зүүн бүсийн Хинти, Дорн, Сүхбаатар аймагуудад хэрэгжүүлэхээр 150 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Энэхүү санхүүжилтээр зүүн бүсийн малчин өрхийн гишүүнийг аймгийн политехник коллежтой хамтран мал аж ахуйн чадамжийн гэрчлэлээ олох сургалт, хөдөө аж ахуйн их сургуультай хамтран энтерпренеурт суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх сургалт, малчин залуу манлайлагч сургалтыг тус зохион байгуулж байна. 2024-оос 2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр малчин өрхийн 2407 иргэн суралцсан байна. Энэ мэтчлэн салбар хоорондын үр бүтээлтэй хамтын ажиллагаа, бодлогын дэмжлэгүүд цаашид өргөжих байхаа гэдэгт итгэж байна. Түүнчлэн бүршжилсэн хөгжлийн бодлогын хүрээнд салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, хөдөө аж ахуй, аж үйлдвэр зэрэг салбарын уялдаа холбоог сайжруулан орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, судалгаа санхүүжилтээр дэмжих бодлого баримтлах, компаниудын бүтээмж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор нийлүүлэлтийн шүлжээний дэд бүтц, мэдлэг, мэдээлэл, хөрөнгө оруулалт зэрэг дасалталтай хэсгүүдэд эрх зүйн эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай байгааг мөн анхааралтай авна. 3 дугаарт хөдөө аж ахуйд суурилсан, нэмэн үртэг шингэсэн экспортын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үе шат руу шилжих, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бизнесийн орчныг бүрдүүлэхэд анхаарч, шударга өрсөлдөөнд суурилсан компани төвтэй кластерууд хөгжих боломжийг бүрдүүлж, мэргэжлийн холбоод, судалгаа шинжилгээ, банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тухайлбал мах, жимсгэн, арьс, шир, ноос ноолуурын бүтээгдэхүүний онцгой чанарын судалгаанд үндэслэн үндэстний үн цэнийн байршил бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчин бодлогын зохицуулалтыг боловсронгуй болгохыг мөн хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа.